орон нутгт дээр амьдарч байгаа. Бид нар яавал энэ орон нутгаа айтаахан байлгах уу, яавал байгалаа хамгаалах уу, яаж энийг өдөн татах уу гэдэг юм тэр нутгийн ард түмэн рүү нэлээд орж ажиллаж өгвөл зүгээр юм уу гэж би бодоод байна. Соён гээгэрүүлэх гэхээр. Тэгээ хоёр дахь санаа бол юм байна. Одоо би бас дунд сургуульд олон жил ажилласан болохоор хүний бага наснд олж авсан мэдлэг, хүний бага наснд олж авсан дадал бол насан туршдаа байдаг. Тийм учраас дунд сургуулийн хүүхдүүдэд тэр манай орон нутгийн ийм бүтцтэй, ийм юмтай, ийм ашигтай, ийм гоё юмтай. Та нар одоо энийг ингэж хайрлах хамгаалах ёстой. Ийм онцлогтой гэдгийг бүр одоо тэр газар зүйн хичээл, биологийн хичээлэр ингээд багш нар нь бас нэг санаачлаг гаргаад тухайн нутагт ажиллаж байгаа багш нар санаачлаг гаргаад одоо аль ч аймаг сүмч ялгаагүй штэ. Би одоо суран багшийг бас сурах хичээнтэр шинээр хойд нь одоо хичээл мичээл сонгох нь ярьж байгаа юм чинь бас санал авах байх гэж бодож байна. Бид нар дунд сургуулийн багш нараас бас санал авдیں۔ Тэгэхээр бид нар хичээл өгдөг байхгүй бас. Тэгэл одоо тэр болгон бас сургагч тусгагч өгдөг юм л да. Тэгэхээр тэр тухайн нутагт амьдарч байгаа хүн чинь бид нар гэхдээ одоо заримдаа бүр одоо ингэ сумын төв байгаад ингэ 10 жил төгсөөд ирсэн мөртлөө тэр устуулаг гэдэг газар ямар газар байна? Тэр бүр нарны ядаг гэж ямар газар байна? Бараг үлээгүй шахуу хүрээд ирж байгаа байхгүй юу? Одоо хаяа очтгол ах. Гэхдээ тэр болгоныг ингээд багаас нь хөвгчүүдэд таниулаад яаж одоо орон нутгаа хамгаалах уу? Яавал одоо энэ эрүүл амьдралын хэв маяг болох уу гэдгийг ингээд багаас нь таниулаад өгчвөл нутагтаа улам бүр хайртай болох юм болов уу гэж би бодоод байгаа юм. Тэгээ бид нар хайрлаад байна штэ. Тэгэхээр тэнд байж байгаа яг дотор нь амьдарч байгаа хүмүүс бол яг ингээд сэдэгэд өгвөл илүү их хайрлах юм болов уу гэж бодоод байна л да. Илүү их үйл ажиллагаа өөрсдөө санаачлаас гаргаад ирж магадгүй штэ. Тэгээд саяхан нэг Хөвсгөл аймгийн нэг сум 100 жилийн ой хийх гэж байгаа юм ээ бас. Тэгээд ерөөсөө янз бүрийн хөшөө дурсгал тийм баяр цэнгэл яах вэ? Бүх айлаа био ноолтой болгоё гэсэн санаачлал гарсан байна. Тэр бол одоо элдв янзын юм хийжсэн бараг тэрэн дээр ч юм шиг ингэ санагч байгаа байхгүй. Тэгэхээр одоо тийм соён гээгэрүүлэх ажил гэдэг юм нэлээд хийгээд өгвөл бас гоё л болох гэдэг юм. Тэгэхээр нутгийн гоё онцлогуд зөндөө байгаа л та. Манай Багнуур гихтэл одоо хүмүүс бараг хаваагаас дээр л гэж ярьдаг шүү дээ. Айлжуулч тэр чинь өөр нутгийн хүмүүс нэг мэдтгүй шүү дээ. Тэгээд тэсэглэл очиулсан мосонд ордог тэр нуурын нэг баг нуур гэдэг талдаа нэг австаа тал нь баггүй. Тэгээд би бүр өөр нутгийн нэг хүн юу яаж байгааг сонсоод аягүй их бахархсан шүү дээ. Манай нутагт ирчээд би тэр тэсэг болыг үзмээр байна. Зүүн ирж байгаа байхгүй. Тэр чинь манай нутагт шуунлтай тэсэг бол руу орж болохгүй. Тэг би заавал тэсэн бол дээр орчмоор байна. Тэрнээс амсч үзмээр байна, ууж үзмээр байна. Гайгүй юм гойхон газар байвал орж үзмээр байна гэж байгаа байхгүй. Тэг чи яагаад тэгээд тэр чинь шумуултай чамайг өстө барьж идэж шилээсэн чи. Үгүй тэр нутгаас маш их хүчтэй төрдөг. Уул усан тийм айдыг гэсэн би уснаас нь амсч үзэх гэдэг юм. Бүр очиж амсч үзэжсэн шүү дээ. Тэгвэл тэр бахархлыг бас хөгжүүд бий болгомоор байна шүү дээ. Тийм ээ? Нутгийн хүмүүст нь. Тийм санаа. Тэний хоёр санаа. Яг баярын зүйлээс хандуулах гэж